За эхлэв. Хэлсэн тэ. Хүлээх юм уу? Эхэлчихв тэ. За. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр намайг Солонгоо гэдэг. Өнөөдөр та бүхэндээ нялх хүүхдийн биеийн хэлийг хэрхэн таньж ойлгохын, мөн хүүхдтэйгээ хэрхэн харилцах буюу юу хэлээд байгааг нь одоо эцэг эх маань яаж одоо ойлгож хүүхдтэйгээ харилцах уу, мөн сайн эцэг эх яаж болох вэ гэдэг энэ мэдээллүүдийг хүргээд дараа нь бол цөөн хэдэн асуултад бол хариулт зөвлөгөө өгөхөөр бол энэ лайв эхэлж байна. За тэгэхээр нялх хүүхдийн биеийн хэлийг бид нэр хэрхэн тайлах юм, хэрхэн ойлгох юм, юу хэлээд байгааг нь ээж аавуудад яаж ойлгох юм бэ гэд. За энэ дээр нялх хүүхэд яагаад байлдгийг. За хүүхэд одоо уйлаад ирэхээр яатсан бол, яагаад уйлсан бол, үлссэн болов, өвдсөн болов гэд маш олон таамагуудыг эцэг эхчүүд бол одоо хүүхдээр ингэж хэлж яадаг тийм ээ. За тэгэхээр бид нар бол хүүхэд яагаад уйлдаг юм бэ гэхээр за хүүхэд яагаад уйлдаг юм бэ гэхээр за хамгийн нэгдүгээрт нь одоо үлссэн үедээ уйлдаг юм байна. За тэгэхээр бага насны хүүхэд 2-3 цаг тутам хооллож идэг хүүхэд маань. Тэгэхээр хооллож байгаа тэр цагийг холдуулсан байх уу гэдэг дээр анхаарч нэг үзэх юм байна. Мөн хит их цатгалан байгаа үед нь хүүхдийг ингээд хөхүүлгээл дайраа жоох нэг өөр шалтгаанаар уйлангууд нь за яг л үлссэн юм шиг байна гэж хөхүүлгээл байдаг. Нөгөө хүүхэд нь хөхгүй уурлаад байдаг. За яг энэ дээр бол одоо анхан төрөгч ээж аваад бол энэ дээр маш их ингээд хүүхдтэйгээ ойлголцдгоо. Хүүхэд нь ээжтэйгээ ойлголцдгоо. Ингээд хоёр талаасаа ингээд манай хүүхд яагаад уйлаад байгааг би ойлгохгүй байна гэд одоо маш их стресстэйж бол хүүхдийн эмч дээр ханддаг. Тэгэхээр бид нар бас нөгөө хит их цатгалан байхад нь бас их ойр ойрхон хөхүүлэх гээд байна уу гэх тэрийг нь бас анхаарч үзэх юм байна. За мөн хүүхэд үлгээнд дургүй хүүхэд байж болно. Үлгийтгэөр бас ингээд өөрт нь тавтахгүй байдал байх юм бол хүүхэд бас уйлж илэрхийлдэг юм байна. Мөн одоо нөгөө үлгий эсвэл нөгөө цамцныхан дотор яйлк захтнах мөн холох юм бол бас хүүхэд тавгүүрхэж уйлж эхэлдэг. Одоо үлгийгээ ингээд доор нь бас хуниралцсан байх юм бол доороос нь ухаад ивэл бас хүүхэд уйлд юм. Тэгэхээр хүүхэд уйлж байгаад эхлээд бид нэр яг юунаас болж уйлж байгаа энэ шалтгаануудыг ингээд хайж үзэх юм байна те. За мөн хүүхэд нөх хит их даарах, хит их халууцах үедээ бол уйлдаг. Тэгэхээр энэ хүүхдийн өсөж торнож байгаа гэрийн орчин гэж байдаг те. За тэр нь 40-60% чигшилтэй 22-26 градусын одоо температуртай байх юм бол хэвийн орчин гэж үздэг байгаа. Тэгэхээр мөн одоо хит их хуурайшилт одоо хүйтний улирал болоод хуурайшилт гэсээд мөн гэрт нөгөө пар ирэхээр бас агаарын хуурайшилт буюу одоо өрөө тасалгаа хуурайш эхэлж идэг тийм ээ. Тэгэхээр хит их хуурай орчин байхаар хүүхдийн ам хамар захтнах за мөн ингээд хуурайшаад ирэхээр бас тавгүй байдал үүсгдэг юм байна. За тэгэхээр бид нэр одоо хүүхэд өсөж торнож байгаа тэр орчныг бол маш сайн одоо яг температур ойр ойрхон хэмжиж яах нь бол маш чухал байж идэг байна. За хүүхэд одоо дөнгөж төрсөн хүүхдийг яаж одоо хувцлах вэ гэх одоо ээжүүдэд бас нэг асуудал байдаг тийм. Тэгэхээр ээж өөрөө цамцтай юм уу эсвэл подолктой юм уу эсвэл магтай юм уу тэр материалаа ингээ бариад үзсэн тийм. Яг энэ материал одоо подолктой та даарахчгүй халууцчихгүй гэртээ байвал та яг энэ материалыг хүүхдээ хоёр давхарлаад одоо үлгий эсвэл одоо хувцсыг хоёр давхарлана гэсэн үг. Яг энэ байдлаар бол хүүхдийн бид нэр температурыг тааруулж өгнө. За тэгэхээр бас нөгөө даарж гин үү, халууцж гин үү гэдгийг бас үзэх хэрэгтэй байна. За мөн одоо хүүхэд ганцаараа ингээд за уйлахгүй ингээд хөвтөж гин даа гэж үлгээтэй хүүхдээ хөвтүүлж идэг тийм. Гэтэл яг энэ үед бас хүүхэд нөгөө ганцаардах үедээ бас хүүхэд уйлж идэг юм байна. Одоо эхийнхаа хөвлөд 9 сар ээжтэйгээ хамт ингээ байсан хүүхэд гинт ингээл хажууд нь хүн байхгүй болохоор ганцаардах тэр мэдрэмжийг бас авч идэг бас тэр шалтгаанаараас уйлж идэг юм байна. За мөн одоо нөгөө ах эгч нартай одоо хүүхэд байдаг тий. Айгүй шуугантай. За хит их дуу шуугаан чимээнд бас хүүхэд яг тавгүүрхэж уйлдаг юм байна. За гих мэдчлэн за бас хамгийн чухал юм нь бол живхэн бохирлогдох буюу нойтон байх. За энэ үед бас хүүхэд тавгүүрхэж бас уйлж идэм юм байна. Тэгэхээр бид нар хүүхэд нь
одоо өвдөөгүйгээр үе үе гинт одоо юунч мэддэхгүй уйлаад ах юм бол бид нар эхлээд энэ нөгөө тав тухтай байдал буюу өөрийг нь одоо нөгөө зүйлүүдийг эргэж ингээд харж хайж илрүүлэх ёстой. Хүүхэд ер нь яагаад уйлд юм бэ гэхээр магадгүй бид нар даарж байгаа халуусж байгаа өсөж байгаа хүүхд том болсон хүүхдүүд хилдэг бол бага насны хүүхдүүд бүх зүйлийг өөртөө хэрэгцээтэй байгаа тэр бүх зүйлийг уйлж илэрхийлдэг учраас бид нар одоо уйлаад байгаа шалтгаанууд нь бас энэ олон зүйлээс хайж болт юм байна. За тэгээд мөн одоо уйлах бас нэг шалтгаан нь ээжийн сэтгэл зүйтэй маш их холбоотой. Ээж стресстэй тав тухгүй байх, уур бухимдалтай байхад хүүхэд яг тэр стрессийг одоо мэдэрч идэг. Тэгээд яг тав тухгүй байдлыг бас үүсгэж идэг байна. Тэгэхээр бас хөхүүл ээжнэр бага насны хүүхдээ ээжүүд маань аль болохоор тайван, стрессгүй, магадгүй фэйсбүүкээр ч юм уу, магадгүй телевизээр мэдээ үзэхдээ аль муу мэдээнээс татгалзах. За мэдээж эцэг ээжийн одоо тайван байдлыг хамгийн одоо сайнаар хангаж өгөх хүн маань мэдээж аавууд байдаг тийм ээ. Тэгэхээр бас яг энэ тал дээр аавууд бас маш их үүрэг, ролийг бол гүйцэтгэж идэг учраас бас одоо энэ зүйл дээр бас анхаарах хэрэгтэй байдаг. За дараагийн нэг уйлж байгаа шалтгаан нь бол за энэ колик гэдэг шинжтэй хүүхэд байж идэг. За энийг бол одоо олон 5 хүүхэд тутмын нэгд тохиолддог. За тэгээд хүүхэд эрүүл өсч байж байгаа жингээ хангалттай хэвийг нэмж байгаа. Тэр хүүхэд өвдөөгүй эрүүл хүүхэд. За тэгээ хоолндоо сайн 3-7 хоногоос дээш хүүхэд юунд ч тайвширахгүй яг тогтмол цагт. Жишээ нь яг орой 8 цаг болоо гингүүт гинт уйлал эхэлж идэг тийм ээ. 8 цаг л уйлал. За 11 цаг хүртэл уйлдаг ч юм уу. Зарим хүүхдүүд бүр одоо шөнийн 12-оос өөрийн 6 цаг хүртэл уйлдаг ч юм уу тийм. Яг ийм шинжтэй хүүхд байдаг. Энэ 5 хүүхдийн нэгд тохиолддог. За ингээд юунч тайвшруулж гараа чанга атгаж агаад нүүр нь минчиж улаагаад хөлөө хатралдуулж агаад маш их одоо уйлж идэг байна. За тэгэхээр энэ мэдээж яалтчгүй ээж аваад юм бол санаа зовоодаг зүйл хүүхэд нь юунч тайвшрахгүй уйлахаар манай хүүхэд одоо өвчтөө юм болов, чихэн өвцөн юм болов, тархины даралтаан болов гэд маш олон одоо бас таамаглуудыг дэвшүүлээд ингэ байж идэг тийм ээ. За тэгвэл энэ колик гэдэг шинж нь өөрөө одоо яг дэлхийн эрдэмтэд за ингэсэн үедээ уйлд юм болов 5 тухай болоод уйлд юм болов маш олон зүйлүүдийг ингэ судлаад үзэхэд яг тэрнээс болж уйлж ийн гэсэн юмыг одоо хүртэл тогтоож гаргаж ирээгүй байдаг. Энэ хүүхдүүд 4-5 сар хүртэл уйлдаг. За яг 4 сар гингүүд лөрөөс авсан юм шиг огт уйлахаа болчдөг. Ингээд өөр. За тэгээд сайн мэдэн гэвэл одоо яг ингэж уйлдаг хүүхэд одоо эрдэмтэд нотлоод сэтгэл зүй буюу өсөлт хөгжилтөнд нь энэ бол ямар ч нөлөө байхгүй гэдгийг нь нотолцсон 5 хүүхдэд минь нэг гэхлээрээ одоо нэг айл яг тогтсон цагт юунч тайвширахгүй уйлдаг хүүхэд байгаа гэсэн үг байна тий. За тэгэхээр бид нар хүүхэд нь уйлвал ээж аваад одоо ямар арга хэмжээнүүдийг авах вэ гэхээр одоо хүүхдийг маш сайн тайвшруулдаг аргууд байдаг. За энд нь болохоор хамгийн нэгдүгээр усны чимээ. Магадгүй та карантаныг гойжуулаад үзээрэй. Эсвэл та YouTube дээр нөгөө усны чимээнүүдийг ингээ YouTube дээр тавиад сонсгоод үзээрэй. За нэг Японы ээжийн бичлэг одоо YouTube дээр явж идэг ганцхан балга усаар хүүхдэд тайвшруулж байгаа. За амандаа ингээд нөгөө балга усаа игээд амандаа тэрийг хөдөлгөж тэр чимээг гаргаж хүүхдэд тайвшруулж байгаа. За энэ нөгөө усны чимээнд бас хүүхэд маш сайн тайвширч идэг. За мөн ээжийн зүрхний цохилтын чимээнд яг хүүхдээ зүүн талдаа тэрхээр тайвширч байгаа гэдэг нь ээжийн тэр зүрхний цохилтын чимээнд бас хүүхэд тайвширч байна. Тэгэхээр 9 сар ихийнхэн одоо хевлийдтэй усанд за дээрэс нь зүрхнийхэн чимээнд байсан хүүхэд бол маш сайн одоо энд нь тайвширч идэг байна. Дараагийн нэг зүйл нь хүүхдээ төрүүлэг нь харуулад доош нь харуулад за ингээд тэврээд бүүвэлэх. За энэ аргууд бол маш сайн хүүхдийг тайвшруулдаг арга байгаа. Тэгээд саяны бидний хамгийн ихний дурдсан нөгөө за хэрэгцээ шаардлагыг бас одоо үзгэн нь тий даарсан уу халууцсан уу гэдэг энэ байдгийг нь үзнэ. За бүр цаашлаад baby colic гэдэг аппликейшн байгаа. За энэ дээр янз бүрийн дуу чимээтэй за одоо тоос сорогчны чимээ, угаалгын машины гэдэг янз бүрийн тийм дуу чимээтэй яг тэрийг тавихаар хүүхэд нь тайвширчдаг. За ийм бүр аппликейшн байдаг. За тэгэхээр одоо илүү ингээд нөгөө хүүхдийн эмчит үзүүлээд чихэн өвдөөгүй одоо ямар нэгэн өөрт нь эмгэг байхгүй эрүүл хүүхэд одоо тогтсон цагт уйлж явах юм бол та саяны арга хэмжээнүүдийг бас аваад хүүхдтэйгээ бас ойлголцохыг бас хичээгээрэй. За
За цааш нь хүүхэд нүдэн ухаад эхэлдэг тийм ээ. За одоо бид нар биеийг хэлж нүдэн ухаар юу илэрхийлдэг вэ гэхлээр хүүхэд нойрмоглоод нүдэн ухчихвал миний унтах цаг болцсон байна. Унтах цагаас маань намайг ингээд хоцроогоод байна гэдгийг илтгэж байгаа. Ингээд одоо нойрмоглоод нүдэн ухахыг. За мөн хүүхэд нөгөө хит их нөгөө саяны хэлсэн хуурай агаар буюу 40-60% биш одоо нөгөө хит их хуурайшилтай байгаа орчинд яхаараа хүүхдийн нүд хуурайшаад ирэхээр бас нүдэн ухалт юм байна. За дараа нь бол хүүхэд ингээд баяр хөөртэйгээр ингээд нүдэн ухалж идэг. За тэгэхээр одоо та бүхэн манаас өөрсдөө ингээд нүдэн ухаад үзээрэй. За тэгэхээр ингээд нэг юм гой оч ингээд өнгийн зүйлүүд ингэж харагддаг тий. Тэрийг ингээд үзхий одоо мэдрэхийн тулд хүүхэд ойр ойрхон ингээд нүдэн ухаж бас баяртайгаар тэрийг хардаг байна. За мөн хүүхэд нүдэнд нь гадны бит орсон байвал нүдэн ухна. За энд нь сормоос орсон, сормоос дотор ширгсэн, за өөр одоо тоос, шороо орсон байх юм бол бас хүүхэд нүдэн ухч идэг. Гэхдээ хүүхдийн нүдэнд гадны бит орсон байвал хүүхэд ойр ойрхон анивчаад нулимс гарч идэг. Бас тэр шинжийг та бүхэн маань ажиглаараа хэрвээ тэх юм бол нүдний эмчтэй хандах хэрэгтэй байгаа. За мөн одоо нөгөө ням болон вирусын халдвар харшлын үед бас хүүхдийн нүд улааж, захтнах, за нүднээс ногоон өнгийн зүйл гарах тий. За энэ болгон маань бас өрөвслийн шинжийг илэрхийлж байгаа. Энэ үед хэрвээ байх юм бол бас нүднийхээ эмчид бид нэр одоо хандах хэрэгтэй байгаа. За ингэж нүдэн ухт юм. За чихээ зулгаа. Тэг хүүхэд чихээ зулгаахаар дийлэх эцэг эхчүүд чихэн өвдсөн гэдэг ингээ хүүхдээ чихээ амруулан эмч рүү явуулдаг, мөн хүүхдийн эмч дээр авчирдаг. За тэгвэл хүүхэд одоо өөрийнхөө эд эрхтнийг нүдэн ухах, чихээ зулгаах гэд барьж үзэж ингээ мэдэрч идэм юм байна л да. Тэгвэл 4-5 сарын хугацаанд гараа ингээ хөдөлгөөд явж ах энэ үедээ хүүхэд чихээ олд юм байна. 4-6 сар. Тэгээд чихээ олоо чих өөрөө ингээ мэдрэмтийн эрхтэй учраас яг чихээ ингээ зулгаахаар тэр тийм нэг гоё мэдрэмжийг бас хүүхэд авж идэм байна. За тэгээд яг энэ үед за энэ нь 1 наснаас хойш бол чихээ зулгаах яг зулгаах нь бол багасж эхэлдэг. Энэ арай өөр зүйлээр ингээд хүүхэд сатаарч эхэлдэг байх нь. За мөн чихээ зулгаагаад майжж байгаа нь одоо савн шампуны үлдэгдэл тэнд ороод захтнуулаад байх юм бол хүүхэд бас чихээ зулгааж майжд юм байна. За одоо заримдаа зуршил болсон хүүхдүүд байж байдаг тийм. Яг мөн хөхөө идж байхдаа хүүхэд ингээл чихээ оролдоод байж байдаг тийм. За тэр бас зуршил бас байж болд юм байна. За ер нь бол чих өвдсөн тийм ээ. За бас ууртай үедээс чихээ зулгаана. Яг унтах цаг нь өнгөрцөн, тав дуухгүй, стресстэй байгаа үед бас чихээ зулгаагаад ууралж явах юм. Тэгэхээр хүүхдээ ер нь ажиглаад авах хэрэгтэй. За манай хүүхд яг юу илэрхийлэх гээд байгаа юм болов гэж үйл, хөдлөл илэрхийлж байгаа аваа бүрийг ажиглах юм бол танд маш их мэдээллийг ингэж дамжуулж өгч идэг байх нь. За тэгвэл чих өвдөх. За ямар үед бид нэр яг чих өвдчлөө гэд эмчит хандах вэ гэхээр томоогийн дэгдэлтийн үе буюу ханаа томооны үеэр шингэн нус гарч ханаасан хамар битүүрсэн хүүхэд хэд хоногийн дараа 4-5 хоногийн дараа ч юм уу те. За гинт одоо нөгөө яг орой болонгууд нь час гэж уйлаад за мөн ингээд хүүхэд хөхөө идэхдээ час гэж уйлаад өдөржингөө ингээд юм тайван биш болоод ирвэл та за юм чих өвдсөн байх магадлалтай юм байна гэд. За энэ дээр яагаад ханаа томог ингээд хамгийн нэгдүгээр тусгаад байгаа гэхээр хүүхэд хамар битүүрж ижил чих өвдөнө. Одоо энд нэг чихний суг руу явсан гуурс байж. Тэрнгээр одоо гуурсыг бүглэх буюу нус зэрээр ингээд нусаар одоо бүглэрэх үед бол чих өвддөг байх юм. За тэгэхээр бид нар чих өвдсөн бол энэ шинж тэмдэг илэрнэ. Хүүхэд нь огт шүн одоо уйлахгүй тайван байх юм бол бид нар барыг чих өвдсөн гэж хэлэхээргүй байх нь тийм ээ. Ямар нэгэн хүүхдэд зовиор илэрч идэг байх. За энэ үед бид нар чих хамар холоо эмч буюу хүүхдийн эмчтэй хандах хэрэгтэй байгаа. За хөлөө сарвалзуулна. За хүүхэд ингээл хөлөө тийчгнүүлээ сарвалзуулж яадаг тийм ээ. Баяр хөөртэйгээр хөлөө тийчгэлж явах юм бол та одоо ээж аавтайгаа тоглох гээд байгааг илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр та одоо яг хүүхдээр очиод яг тэр үед бол илүү хүүхдтэйгээ тоглох, дуулах, гоё тий хамт бүжиглэх хүүхдэд тэврээд тий яг энэ үйлдэлүүдийг бас хийж болно. За мөн хүүхэд ингээ гайхширсан үедээс хөлөө тийчгнүүлж. Одоо гоё өнгийн одоо гэртэн авжуур байх жишээний мөн ингээд гоё өнгөтөө тоглоом тэр зүйлүүдийг хараад гайхширж байгаа үедээ бас баярлаж хөлөө тийчгнүүлж идэг ахна. Хэрвээ хүүхэд ууртаа хэрнээ одоо нэг тавгүй уйлгинж байгаа хөлөө тийчгнүүлж авах юм бол гидсэн өвцөн болов. Одоо нэг бидний колик гэдэг нэг сая ярьсан тэр шинжийн үед бас
яг хөлөө тэгж тийчгнүүлж болох юм байна. За мөн одоо жихэн бохирлогдсон байх юм бол бас яг тэгж хөлөө тийчгнүүлдэг байна. Яг унтжахтаа хүүхэд одоо хөл гараа хөдөлгөх ч юм уу те хөлөө хөдөлгөөд эхлэх юм бол хүүхэд эхний 2-оос 3 цагт бол яг энэ үзэгдэл бол явагддаг байна. Хүүхэд муухай зүүдлэхээрээ бас сэрхгүй хэрнээ хөлөө тийчгэнж нэг уйлаад ээж аав нь тавьшруулчихвал буцаад унтчихдаг. Тэр нь бол яг тухайн үед хүүхэд муухай зүүдэлж байгаа гэж бодно. Гэхдээ сайн мэдээ нь хүүхэд сэрэнгүүтээ тэр зүүдээ мартчихдаг байна те. За тэгэхээр бас яг хүүхэд нь яаж ийнө гэдээ одоо хэдүүлээ одоо энэ цар тахлын үед за бүгд гэртээ байгаа энэ үед бол хүүхдтэйгээ манай хүүхд яг яаж байгаа юм бол гэх те яг ингээд ажиглах тусам бүр илүү их мэдээллийг хүүхдээсээ бид нар олж авдаг байна. За дараа нь үсээ зулгааж байгаа. За үсээ зулгаах нь бас хүүхэд стресстэй үедээ те ингээд яг бас л унтах цаг хугацааг нь хойшлуулсан үедээ өөрт нь таалагдахгүй байгаа зүйлд хүүхэд яг үсээ зулгааж тэрийгэ илэрхийлдэг. Мөн одоо нөгөө хайр халамжийг ээж аваасаа хүсэж байгаа үедээ үсээ зулгааж бас илэрхийлдэг байна. За тэгэхээр яг ингээд одоо үсээ зулгаагаа, чихээ зулгаагаал ингээд тайван биш байвал та яг тогтмол цагт унтуулна. За мөн хүүхдтэйгээ цаг гаргаараа гэсэн дохио гэсэн үг байна. Ерөнхийдөө үсээ зулгаах нь 3 нас хүрээл одоо үсээ зулгаах яг энэ зуршил нь байхгүй болно. Хэрвээ 3 наснаас хойш байнга зулгааж байвал та эмчит бас хандах хэрэгтэй. Том болсон хүүхдүүдээр одоо үсээ зулгаахаа боль гэж битгий гих тусам одоо хүүхэд тэрийг хийж идэг. Тэгэхээр хүүхдтэй боль гэхгүйгээр одоо яг зулгаах гал ирэнгүүт нь аргалаад одоо гой тоглолдог ч юм уу, эсвэл гой юм хийлэгдэг ч юм уу. Энийг хараа гэд ингээл одоо өөр зүйл рүү нөгөө сатааруулах байна. Мөн одоо 2 настай хүүхэд үсээ зулгаагаал стресстэй байвал бид нар яг гой опера шиг ч юм уу үстэй нөгөө нэг малгаанууд хүртэл байдаг те тэрийг ингээд зүүлгээд өстой гоё харагдаж гин гэдэг хоёул өсөө гоё ингээ ургуулвал зүг одоо маш гоё харагдана гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас нөгөө ээж аавууд хүүхдтэйгээ харьцаж аргадаж тэр зүйлийг одоо муу зуршлуудыг нь болиулах хэрэгтэй байдаг байна. За тэгвэл үсээ хүүхэд ийм байдлаар зулгаад юм байна. За нүрээ бууруулна тийм ээ. За одоо яг энэ зурган дээр бол харагдаж байгаагаар бид нар би цадцсан байж тээ гэдгийг бол илэрхийлж байна. Мөн би ядаж амантхаа нэг залгаа тах та гэдэг байдлыг одоо энд илэрхийлж байгаа гэсэн үг байна тий. За тэгэхээр одоо нөгөө бид нар одоо яг энэ нүрээ бууруулахад нүртэл за энэ яг яаж ийнө гэдгийг нь бас аягүй сайн анзаарч авах бас хэрэгтэй. За тэгж хүүхдээ одоо ажиглах хэрэгтэй ахын тийм ээ. За нумрах гэдэг. За энэ дээр мөн хүүхэд бас цадсан тохиогоо бас нумарч илэрхийлнэ. Одоо нэг өөр дургүй зүйл бэ тийм мөн ингээд яг авах гээд байгаа зүйлийг ингээд одоо энэ болохгүй гэдээ авчаар бас хүүхэд ууралсныгаа бол илэрхийлнэ. Тавдахгүй байгаагаа илэрхийлнэ. За мөн хүүхэд ингээд одоо эрүүл хүүхэд одоо жишээ нь хүүхдийн эмчэд үзүүлээд өсвөл төвжүүлэлт нь хивийн одоо тархины ямар нэгэн эмгэг байхгүй. За яг ийм хүүхэд хаяа ээжүүд ингээд манай хүүхд ингээд юм нумарсан байдалтай унтаад ах ингээд. За тэгвэл энэ нь одоо хүүхдийн эмчд үзүүлээл хүүхдийн эрүүл гисэн болвол энэ одоо нумарсан байдалтай байх нь өөрийнхөө тэм нөгөө одоо тогттой байрлалд унтж байгаа гэсэн. Одоо нэг хүн болгон янз бүрийн байрлалаар унтахаар нөгөө яг ингээд баруун шаарж унтахаар л нэг өөрт нэг юм одоо тогттой юм шиг ингээд одоо тухтай юм шиг санагдаг. Яг тэр байрлал одоо хүүхэд унтдаг байх нь. За мөн хүүхэд нөгөө 4-6 сартаад эргэх хөдөлгөөнийг хийх одоо хүүхэд эргэдэг шүү дээ тийм ээ. Тэрнээсээ өмнө хэдэн зуун мянган удаа яг энэ хажууд тишээ нумарж байгаа энэ хөдөлгөөнүүдийг хийж агаад өөрөө эргэх хөдөлгөөнөө бол хийдэг байх нь. За тэгэхээр энэ нумрах хөдөлгөөн дээр бид нар хүүхдийн одоо бас эмгэг үед бол ингэж нумарна. Гэхдээ хүүхдийн эмчт үзүүлээд эрүүл хүүхэд нумарж ивэл та битгий агаараа гэж хэлж байгаа. За хүүхэд сунаж байгаа тийм мэдээж сайхан амарлаа, чилээгээ гаргалаа гэж. За энэ бол сэтгэл хангалуун байгаа зүйлд бол хүүхэд сунаах. За заримдаа нөгөө тоглоом авах га тоглох гээд байх үедээ бас гараа сунаагаад гараа хөдөлгөх ч юм уу тийм ээ. Яг энэ үйлдэлүүдийг бас хийж идэг байх нь. За тэгэхээр бид нар бас яг энэ үед нь анзаарах нь тийм ээ. За тэгэхээр хүүхэд маш олон төрлийн зан төлөвүүдтэй байж идэг. Гэхдээ бага насны хүүхдийг ерөнхийд нь бол 2 зан төлөвт бол хувааж идэг. Тэр нь идэвхтэй хүүхдүү, тайван хүүхдүү гэж хувааж идэг. Одоо бид нар хүүхдийг хөхүүлж яхад нь хүртэл
одоо хүүхэд ингээд хөхөө эд маггүй ингээд уйлж байгаа хүүхэд хөхөө эдээ тайвширдаг хүүхэд бол ер нь 2 3 настайдаа ер нь жоохон тайван талтай хүүхэд гээ. Ингээд хөхөө эд одоо яг тайвшруулах гал хөхөө эд гэхэр улам гэдийгээл ерөөсөө тэр нь тайвширдаг өөрөөрөө тайвширдаг хүүхэд бол за нэг 2 3 наснаа бол нилээн хөдөлгөөнтэй хүүхэд гарах нь гэж хүртэл одоо бид нэр хөхийн яаж идж байгаас нь яаж тайвширж байгаас нь хүртэл хүүхдийг бас ингээд илэрхийлж бас болдог байна. За мөн одоо анхаарах бас нэг ээж аавуудтай хэлэх зүйл нь хүүхэд 2 наснаас эхлээд одоо сонголтоо хийж эхэлдэг тийм. Цэцэрлэгт явах гэж байгаа хүүхэд 2 наснаас эхлээд манай хүүхэд ингээд яг өмсгсөн хувцсыг өмсгөө болчлоо. Хувцсны шкафныхаа өмнө 30 минут ингээд өглөө ингээд бүр бөө юм боллоо гэж ээжүүд бас хэлдэг тийм. За тэгэхээр яг энэ үед хүүхэд сонголт хийдэг нас нь буюу төлөвшлөн бий болж байгаа учраас энэ үеэс эхлээд хүүхдээ дандаа сонголтыг хийлгүүлж байгаараа энэ зүгээр вэ нү? Чи яг алийг нь өмсмөр байгаа. За эсвэл чи одоо яг энэ тоглоомыг авмаар байгаа мó? Энэ хоолыг идмээр байгаа мó гэдэг яг дандаа ингээд өөрөөс нь яг тэр зүйлүүдийг бид нэр юу яаж явах хэрэгтэй. Одоо нөгөө сонголтын дандаа асууж явах хэрэгтэй. Гэтэл бид нар яадаг гэхээр за энэ ерөөсөө болохгүй гэл тэгдэг те. Энэ ерөөсөө чи заавал энийг өмс. Чи заавал инг гэд нөгөө ийм байдлаар бас хүүхдтэйгээ ингээд хандах гад байдаг. Энэ нь эргээгээд өсвөр наснд буюу эргээгээд бид нар төлөвшсөн хүмүүс дээр орчоод ирэхээр нэг бол гүйцэтгэгч буюу тэр за яг л ингээд нөгөө хүн юу гэж хэлнэ вэ? Тэрийг л хийх гэдэг хүн. Нэгэн бол яг адилхан чи тэгэх ёстой гэдэг бас дараагийнхаа хүүхдээ хүмүүжлээ явж байгаа гэсэн. Тэгэхээр бас энэ их чухал байж байдаг. За одоо хүүхэд заримдаа бид нэр одоо над дээр нэг юм тохиолдол иржсэн нэг дүүтэй болцсон нэг хүүхэд тэгээд орж ирэхээсээ ихсүүлэл харцсан бол ингээд айгүй хөөрхөн инээж орж ирдэг хүүхэд нь харцсан бүр ингээд ширүүн болчихсон. Тэгээд яагаад энэ ах нь ингээд ийм ширүүн харцтай болчихоо хүүхэд нь яагаа вэ гэсэн чинь нөгөө дүүтэй болоод ингээд дүүгээ цохоод тэгээд дүүгээ ингээд үлгээнээс нь татаад байна. Тэгээд одоо бид нар яг нэг хэд хоног ингээд хүлцсэн юм ингээд орноос ингээд уяад нэг жижиг хүрээндээ байлгацсан юм гэд ингэж байгаа. Тэгээд одоо тэр үед бол ингээд хүүхэд бол үнэхээр хэцүү байдалтайсэн. За тэгэхээр бид нар одоо дөнгөж дүүтэй болж байгаа хүүхдүүдийн одоо синдром буюу маш их стрессчийдэг. Яг өөрөө ингээд гинтэл хаягдсан юм шиг тэр мэдрэмжийг ингээд өөртөө авж идэг учраас энэ хүүхдүүд дээр яах вэ гэхээр дүүг нь хамт ингээд хайрлуулна, гарын натгуулна, үнсүүлнэ, хамт чих одоо нөгөө чихийн солино гих мэтчлэн бүх зүйлийг хамт тэгэл хамт хайрлаад байх тусам би чинь ах нь юм бэ, их чинь юм бэ. Би бас хамт хайрлах хэрэгтэй байна гэдэг тэр зүйлийг суд. За тэр одоо саяны жишээн дээр бол яг тухайн үед нааш иргээд дүүг нь үнсүүлээд дүүгийнх нь ингээд хөлийн бариулаад тэгээд ингээд яг тэр дүүгийг ингээд өөрт нь тэрүүлээд ингэсэн чинь тэр хүүхэд бүр маш их баярлаад ээж бүр ингээд нүдэндээ нулимстай баг ээж тухайн үед уйлсан тий. Одоо би ойрын тий баг хэд хоног хүүхдийнхаа инээж байгааг ингээд энэ баярлж байгаа энэ зүйлийг би хараагүй байна гэх. Яг тэр шиг бид нэр одоо ингээд хүүхдтэй дандаа ойлгож тэгээ хамт одоо байж тий мөн юу илэрхийлээд байгааг нь ойлгох хэрэгтэй. За одоо заримдаа гинт манай хүүхэд ууртай болчих юм аа. Гинт л толгоогоо мөргөөд ах юм аа гэл ингээд ирдэг тий. Энийний цаана хүүхэд дандаа эцэг эхээсээ хайрыг хүсэж идэгин. Эцэг эхээсийн анхааралд нь байхыг хүсдэг. Тэр одоо үнсэлт, тэр тэврэлтийг, тэр хайрыг айгүй хүсэж идэг учраас одоо тэр хүүхдүүд дээр хүртэл бид нар юунаас болж стресстэй байна. Шалтгааны нь болоод за тэгээд гих бүх зүйлүүдийг нь бид нар бол дандаа хайж авах хэрэгтэй. Шинэ цэцэрлэгт орсон юм уу? Дүүтэй болсон юм уу? Гэр нь үүсэн юм уу? Одоо 2 3 4 хүүхдүүд стресстэй шалтгаанууд байдаг тийм ээ. За яг энэ шалтгааныхын эсрэг бас одоо хүүхдийг тайвшруулах, ойлгох, ойлголцох, ярилцах, цаг хугацаагаа зарцуулах гэдэг энэ бүх зүйлүүдийг бол хийж явах хэрэгтэй байдаг. За тэгээд мөн одоо яг одоо хүүхдүүд дээр одоо хамгийн их бол одоо яг бага насны хүүхдүүд дээр стрессийн 100% тайлах ганц л арга байдаг. Энэ бол 20 секундээс дээш та тэврэлтэл хүүхдтэй хайрлаараа. За тэгэх юм бол тэр бүх стрессүүд нь бас арилж идэг. Тэгэхээр орой болгон хүүхдээ одоо хайрлж, тэвэрж байгаараа,
хамт тоглож байгаагаа гэж бас хэлнэ. За одоо ингээд бас мөн ингээд цаашлаад ирэхээр өсвөр насны хүүхдүүдтэй бид нэр ойлголцох хэрэгтэй болдог тийм ээ. За тэгээд өсвөр насны хүүхдүүд дээр гинтл яриа болол гинтл одоо нэг өрөөндөө ороод цаг хугацаагаа илүү их ингээд ганцаараа байхыг хүсээд энэ үед нь бол бид нэр бас л ээж аваад сонсох, хамт ярилцах энэ зүйлүүдийг бас хамт ингээд хийж явах хэрэгтэй байдаг. За тэгээд одоо ерөнхийдөө бол нөгөө хамгийн чухал зүйл нь бол хүүхдэд хайрлаг гэж одоо бидний зүгээс бол хэлдэг. За одоо энэ дээр сайн эцэг гэх за хэрхэн сайн эцэг гэх болох вэ? Сайн эцэг гэх гэж хэм бэ гэд. За энэ дээр бол яг сэдв дээр оруулсан байгаа. Тэгэхээр бид нар одоо ингээд нэг өөрсдөө дээр ингээд төсөөлөд нэг үзье тийм ээ. За ингээд за нүдэн анхын нанаад 3 секунд эсвэл ингээд дотроо бодоод та бага наснда 5 наснда 10 наснда ч юм уу магадгүй та одоо өөрийг ээж авыгаа манай ээж муу эцэг гэх манай аав муу эцэг гэх гэж дүгнэлт өгч ийсэн үү гэдгийг бас өөрсдөөсөө нэг асуугаад үзээрэй. Тэгэхээр одоо нэг Японы эрдэмтэн хүүхдийн эмч хэлсэн байдгийн. Яг одоо байгаа яг одоо цаг хугацаанд байгаа тэр зан төлөвт байгаа тэр бүх одоо нөгөө зүйл буюу хамгийн сайн ээж аав нэгний хүүхэдтэй. Тэгэхээр бид нар нөгөө эцэгчүүд яг сайн эцэг их болно гэдэг тийм. Тэгвэл тэр нь бидний өөрсдийнх нь бодол буюу одоо энүүн дээр би ээж аавуудаа эргээд өөрсдийнхөө сэтгэл зүйтэй нэг ажиллаад үзээрэй. Тэр санаа зовнилт гэдэг зүйлээ ингээд нөгөө байхгүй болгоороо. За жишээ нь одоо ингэдэг манай хүүхэд ерөөсөө таргалахгүй хажуу айлын одоо болдын хүүхэд их мариалаг байна. Манай хүүхэд одоо нэг л өвчтэй юм шиг байна. Манай хүүхэд хөлд орохгүй тэрний хүүхэд гүүгээ явж явах юм гэл гих мэтчлэн хүүхдийг дандаа хин нэгний хүүхдэд харьцуулж идэг. Манай хүүхэд хоолоо сайн идэхгүй эдний хүүхэд аяйгуу сайн идэхин гих мэтчлэн. Энэ харьцуулалт бол бидний өөрсдийн одоо хийж байгаа зүйл гэсэн үг байна шүү дээ. Бид нар л өөрсдөө л энийг хийгээд байдаг. Гэтэл хүүхэд одоо жишээ нь та өөрөө одоо энэ цаг хугацаанд яг өөртөөгөө адилхан зан төлөвтөө, төрхтөө хүнтэй таарж үзсэн үү? Таарж үзээгүй байж байгаа тийм ээ. Яг тэрэн шиг хүн болгон цорын ганц хувилбар буюу яг л өөрийн одоо үнэт зүйлтэй, өөрийн зан төлөвтэй, ээж аваас авсан гентэй, чадвартай төрдөг байна. Тэгэхээр үнэхээр тэр ээж аав нь өөрөө таргалдаггүй типийн хүмүүс байх юм бол хүүхэд нэг их жингээ нэмэхгүй. Жин нэмснээрээ эрүүл байдаггүй, харин хэвийн жиндээ байгаа хүүхэд эрүүл байж идэг байх нь тийм. За тэгээд цаашлаад ирэхээр бид нэр хүүхдээ чи одоо математикта яагаад муу байдгийг танаа ангийнхан чи ийм сайн байна штэ гэдэг ч юм уу те. Тэгвэл магадгүй тэр хүүхэд математикт ургүй хүүхэд байж болно шүү дээ. Тэ. Заавал аав шиг математикта тийм гоц хүүхэд байна гэж бол байхгүй те. Яг тэр шиг өөрийнх нь одоо хүсэл сонирхол буюу өөрийнх нь одоо тэр юуг илэрхийлэх гээд байгаа өөрийн өсөлт хөгжлөөрөө хүүхэд гэж. Жишээ нь ай 6 сар хүртэл хүүхэд хүртэл бид нэр хөлд орохыг хүлээж идэг байх жишээний. За анх шүтлээ гэж бодоход 4-өөс 14 сартаад хамгийн анхны шүд гардаг. Гэтэл оройтод шүтэлж байгаа шүд одоо хүүхэд оройтол 1 настай шүтэл анхны шүд гарлаа гэхэд эсэргээрээ тэр айгүй сайн чанарт бат бөх чанартай шүд байх. Дараа нь удан байж болно. Аав ээж нь бас яг одоо оройтож шүтэлсэн байх жишээнийг яг ийм нэг юм хугацаа үеуд байдаг. Энээс энэний хооронд хүүхэд мөлхнөө. Эндээс энэний хооронд одоо насанд хүүхэд ярина, явж сурна гэдэг энэ хугацаанд хүүхэд өөрийнхөө л өсөл хөгжлөөрөө л одоо энэ зүйлүүдийг үе шаттайгаа явдаг байна. Тэгэхээр одоо энэ эргээд хэлэхээр та өөрийнхөө бодож байгаа тэр нөгөө зовлон байдал буюу одоо хүний хүүхэдтэй битгий харьцуулаараа яг одоо байгаа ямар ч нөхцөл байгаа тий одоо хөлдөө мал дээр байгаа, хотод байгаа, хаанч байгаа тий энэ цаг хугацаанд байгаа та өөрөө хүүхэдтэй хамгийн сайн ээж аав нь байгаа шүү. Тэгэхээр одоо энэ дээр одоо өөртөөгөө эцэг маань ажиллаад өөрийнхөө тэр одоо ялангуяа зовлонт байдал буюу тий одоо хүүхдээ хин нэгэнтэй харьцуулах би муу ээж юм шиг байна гэд одоо энэ дээр нэг сайхан фэйсбүүк дээр байдаг тий
Энэ айгүй сайн хийж байна. Энэ айгүй гоё хоол хийж өгöd байна. Надад би яг энэ хоолыг хийж өгч чадахгүй байна гэх. Ингээл өөрийгөө харьцуулаад идэг тий. Тэгвэл яг одоо ээжийнх нь өөрийн хийж өгж байгаа хүүхдээ хийж өгж байгаа бүх хоол хүртэл яг л тэр хүүхдэд зарцуулагдсан. Та өөртөө тэр хүүхдэд сэтгэл ханамжтай байгаа. Та өөртөөгөө л ажил гэж бол хэлнэ. Тэгэхээр та одоо өнөөдрөөс би хамгийн сайн ээж аавна гэдгээ одоо мөн өөрийнхөө тэр сэтгхүүтэйгээ бас нэг жоохон ярилцаараа. За тэгээд хизээж хүүхдээ хин нэгний хүүхэдтэй хизээж битгий харьцуулаараа. Таны хүүхэд ертөнц дээрх цорын ганц үнэт зүйл буюу цорын ганц хувь хүн гэдгийг та дандаа одоо бодож явж байгаарай л гэж хэлмээр байна. За ингээд ерөнхийдөө миний өгөх мэдээллүүд бол бараг дуусч гин. Тэгээд асуулт хариулт байвал асуулт хариултанд хариулт тий. Юу авах вэ тий? За усанд оруулсны дараа биеийг арчих гээд алчуураар ороохоор уйлаад байх нь 5 сартай хүүхэд гэх. За яг энүүн дээр болохоор яг энэ дээр нэг жишээ нэгээд нэг хүүхэд одоо 2 сартай хүүхэд ирсэн. За тэр 2 сартай хүүхэд яасан бэ гэхээр одоо нөгөө ээж нь манай хүүхэд гадаа гарахаар л уйлаад байх юм. Гадаа гарахаар л уйлаад байх юм. Тэгэл гэртээ орохоор л зүг зүгээр болчих юм. Одоо би бол хүүхдээ гадаа гарахаар салхилуулмаар байна гэж ороод гэсэн чинь хүүхэд нь юунд дургүй байсан бэ гэхээр үлгийнд дургүй хүүхэд байсан. Үлгээдэж гадаа гарахаар л уйлал. Тэгээ гэртээ үлгээг нь ингээд за одоо яагаад тэгэхээр одоо хувцастай байгаад ирэхээр уйлахгүй гэх. Гэх мэтчлэн одоо магадгүй тэр ороохоор уйлаад байгаа бол та одоо тэр хүүхдээ нэмхээ ингээд нөгөө алчуураараа ингээд хөнгөн дараад тэгэл хувцсыг өмсгөл хөмсгөж болно гэсэн үг. За өөрчн. За энэ хүүхдийн толгойн хэлбэр яаж засах вэ? Хэдэн сар хүртлээр засах боломжтой вэ гэх. За хүүхдийн толгойн хэлбэр ерөнхийдөө өөрөөрөө бол засагдаж эхэлдэг. За хүүхэд нэг 3 сар гэхэд толгоогоо бүрэн даадаг. 5 сартаа эргэж хөрвөөгөөд эхэлдэг. За энэ үедээ бол нөгөө нэг тал нь одоо дали ч юм уу байхад өөрөө хүүхэд мөлхөөд хөгжлийнхаа явцдаа бол өөрийнхөө толгойг засаж эхэлдэг. Одоо бүр ингээд засдаг нэг хятадд тийм арга байдаг. Энэ бүр толгоонд нь төмөр углуулж агаад хэлбэрийн засгаад ингээ байдаг тийм ээ. Тэр бол бас л хүүхдэд нэлээд зөөртэй тийм арга байдаг. Тэгэхээр хүүхдийн толгой хэлбэр өөр аяндаа засагдахын хүлээгээрэй л гэж хэлнэ. Тэрнээс яг одоо тэг ингэсэн юм байхгүй. Магадгүй 2 сартай хүүхэд нэг талан далиал та нөгөө толгойн хэлбэрийн ингээд өөрчлөө нөгөө тал руугаа харуулах. Мөн ээжүүдэд нөгөө зориулсан толгой хэлбэр засах тийм нэг дэрнүүд бас байдаг тий. Тэрийг бас ашиглаж үзээрэй гэж хэлнэ. За өөрчн. За хүүхдийн хоолой өвдөхөд юуг анхаарах вэ? Ойр ойрхон хоолой идээлээд. За тэгвэл хүүхдийн хоолой идээлэх нь. За хоолой идээлэх дээр бас нэг одоо энэ дээр хоолой өвдөн хүүхдийн хоолой өвдөн. Хүүхдийн хоолой өвдөхдөө вирусын гаралтай байна уу? Нянгийн гаралтай байна уу? За идээлсэн гэхээр бид нар бол нянгийн гаралтай гэж үздэг. За тэгэхээр нөгөө ээжүүд бас ингэдэг манай хүүхэд хүйтэн юм уугаал хоолой өвдчихлөө. За хөл нүцгэн гүйж аваад л хоолой өвдчихлөө гэд ингэж одоо ярьдаг. Тэр нь бол хүүхэд хоолой яг идээлэхтэй бол яг одоо юу гэхгүй одоо яг тэрнээс болсон шалтгаанаар хоолой идээлдэг үг. За тэгвэл одоо хоолой ер нь яагаад идээлдэг юм бэ гэж. За энэ дээр би нэг зураа тайлбарлаад үзүүлчихтэй. Энэ хоолой гүйсэн булчирхаа гэж үзье. За энэ дээр ингээ хүүхдийн хоолой идээлчихсэн байна гэд. За эдээнүүд нь гараад ирсэн гэн тий. За тэгвэл хүүхдийн хоолой идээлэх нь одоо 2 л хүнээс дамжина гэсэн үг. За эхний хүн яг уу гэхээр хоолой яг идээлсэн байгаа хин нэгэн гэрт нь ч юм уу тийм ээ. За нэг нь бол хоолойн архаг өвдөлттэй энэ нөгөө нянга тэгээл явж идэг хин нэгэн. Одоо өөрөө өвдөхгүй хэрнээ нянга ингээ хоолонд тэгээ явж идэг. Энэ 2 хүнээс нянтаа шүлс хүүхдийн ам руу орсон учраас хоолой идээлдэг. Нянтаа шүлс. За тэгвэл ямар аргаар орох уу гэхлээрээ одоо бид нарт нэг аяга, нэг халбгаар идүүлэх. За ундаагаа дамжуулж уух. За мөн одоо маруужангаа ингээд нэг долоогоод явах ч юм уу. Иштэй чихрээ ингээд долоох ч юм уу гэ. Амнаас аманд буюу
шүлс яаж орох тэр нөхцлөөр энэ нян ийшээ орсон учраас л хоолоо идэлж байгаа гэсэн. За энэ дээр үжин те энэ шалтгаануудаар байна. За тэгвэл бид нар одоо би багадаа хоолоо идэлж агаад хоолоо идэ удамшдаг би багадаа хоолоо идэлж аваад одоо зүгээр болсон. Тэгвэл манай хүүхэд өвдөд ах ингээд. Тэгвэл энэ хүн маань яасан бэ гэхээр анханасаа нөгөө багасаа дутуу, буруу, гүйцэд эмчилсээр байгаад архагшуулсан том хүн одоо энэ нууц хугацаанд энэ байгаа энэ том хүн ээж нь аав нь юм уу бэж идэг байна. За тэгвэл яаж архагшуулдаг юм бэ гэхээр 3-аас 5 хоног би одоо нянгийн гаралтай хоолоо идэ ярьж байгаа учраас 3-аас 5 хоног антибиотик уучдаг хүмүүс. За тэгэнгүүтлээ нэг 3 хоног халуураад 4-5 хоног дээр гайгүй болоод ирэнгүүтэл нь за антибиотик болчих. Одоо би зүгээр болсон гэд энийг зогсоочдаг антибиотик. Хоёрт нь тохирохгүй одоо устгаж чадахгүй антибиотик. Жишээ нь нянгийн одоо хоол арчсан шинжилгээ өгөөгүйгээр одоо дур мэдэн антибиотик аваад нөгөөх нь устгаж чадахгүй антибиотик байна. За мөн мартаж санаж явах. Өглөө эмээ ууж ирсэн оройных нь мартчихлаа. За өглөө нь уучий гэдэг нөгөө цагаар биш. Одоо жишээ нь 12 цагаар нь 6 цагаар нь антибиотик ууж яхад мартаж санаж явах. Энэ шалтгааны улмаас хүүхдийн хоолоо энэ нөгөө шалтгааны улмаас энэ архашиж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ идэ одоо гүйцэд идэхгүйгээр жишээ нь хоолойны ард нэг юм ховл би маш энгийнээр тайлбарлаж байгаа хүмүүст ойлгуулахын тулд за ингээ хоолойны ард нөгөө идэ яадаг байх нь нуугтчдаг байх юм. Гүйцэд бүрэн гүйцэд идгээгүй ингээ нуугтчдаг. За тэгэнгүүтлээ одоо вирусын халдвар авах дархлал чадамж сулрах энтгүүн энэ өөрийгөө гарч ирж идээлүүлнэ. Нэгэн болвол зарим хүмүүс дээр яг идээлгүй хэрнээ хэд хоног хоолоо улааж агаад гайгүй боллоо гэдэг зөвөр хэлнэ. Яг энэ үедээ хүүхдтэй амнаас аманд юм дамжуулаад хүүхдтэй яг хоолоог нь идээлүүлж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр ер нь бол олон улсын стандарт дээр бол яг хоолоо идээг бүрэн гүйцэд нэг ч нянгуу болтол устгах. Одоо устгахын тулд бид нэр 7-оос 10 хоног заавал тохирсон антибиотикийг уунаа. Бүр 10 зарим нь 14 хоног ч болно гэсэн үг. За ингэж бид нэр бүрэн гүйцэд энэ хоолоо идээг устгаж байгаа. За тэгэхээр доороосоо дарж хүүхэд хизээж хоолоо идэлдэг юм байна. За мөн одоо хүүхэд нь одоо нөгөө хүүтийн мэдэж ууж хизээж хоолоо идэлдэг юм байна. Ганцхан гэрт нь хин нэгэн одоо хоолоо нян дамжуулж байгаа хүн байд юм. За бүр бид нар 100% хоолоо идээгээс сэргийлж чадна 100%. Энэ нь амнаас аманд л дамжуулахгүй зөвхөн өөрийн аяга, зөвхөн өөрийн халбах, өөрийн тавг гэдэг зүйлийг бий болгож чадах юм бол бид нэр хүүхдийн хоолойг дахиж хизээж идээлүүлэхгүй байж чадна гэсэн бүрэн гүйцэд дэмжсэний дараа байж чадна. За энэ дээр бол одоо нэг жишээ яг нэг манай өвөө эмээнэр байдаг тий. Дандаа хүүхдийг тухан дээр нь үнэрлж үнсдэг тийм ээ. За тэгвэл тэр маань бас хүүхдэд тэр аманд байгаа нянг дамжуулахгүй гэсэн бас санаа байдаг байна. За тэгэхээр бид нэр ингэж 100% энэ хоолоо одоо эдэг сэргийлж чадах юм байна. Имжилж болно гэсэн үг байна. За энэ дээр нэг жишээ байгаа. Одоо 3 жилийн өмнө над дээр тохиолж исэн жишээ. За тэр нэг хүүхэд байгаа. За тэр хүүхэд 7 сартаа одоо хоолоо идэлээд за тийм яг нэмэлт хоолнд орсон тийм. Нэмэлт хоолнд орохоор амсч ийн гэд нэг бол хүрцэн байна уу гэл одоо нөгөө бас хоолыг нэг амталдаг ээж аавууд маань. За тэр 7 сартаа хоолоо идэлээд 8 сартаа 9 сартаа 10 сартаа хоолоо идэлээд тийм. За тэнгуүтэл нь за гэрт нь хин нэгэн байна. Бүгд шинжилгээ өгсөн чинь тэр айл зургуулсан амьдардаг. Ээж автаа нийлээд ингээд 4 хүүхэдтэй хаан тий. За ингээд дэжсэн чинь шинжилгээн дээр одоо хоолоо арчдас буйны ургуулах шинжилгээн дээр аав нь нэг нянтай мөөгөн зөртэй бас хамт. Ээж нь ахаад өөр нэг нянтай. За нөгөө хүүхдүүд нь энэ хоёр нян мөөгөнцрийг ээлж ээлжээрээ ингээд авцсан. Тавуулаа ингээд хоолоонд нь ямар нэгэн байдлаар нян мөөгөнцөр бол бийжсэн байна. За тэгээд энэ айдаг бүгдийг ингээд эмчилсэн. Бүгдээрээ эмээ уугаад эмчилсэн байгаа. Одоо яг энэ хүүхэд ямар ч байсан одоо 3 жилийн хугацаанд нэг ч хоолоо идэлээгүй. Хоолоо идэлэх гэдэг өвчнөр бол өвдөөгүй. Ханаа том муугаар л өвдөөл явж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр бид нар бол энэ хоолоо идээг устгаж чадах юм байна. Дээрээс нь энэ бид нар эмчилгээг маш сайн хийх ёстой гэсэн үг байна. Архагшуулж болохгүй гэсэн. За энийг бас толгой 3 коммент. За. За орой 11-ээс 1 цагийн хооронд мөөмөө идэхгүй байлаад хамаа гэв. За тэгэхээр хүүхэд ер нь мөөмөнд дургу бас болдог шалтгаанууд байж идэг. Энэ дээр нөгөө
хүүхэд энэ бага сартай хүүхэд ээж магадгүй. Энэ дээр хүүхэд нэгдүгээрт нь нөгөө одоо хөх эвлэхтэй ингээд их ингээд цацарч ингээд одоо эвэлдэг тийм ээ. Тэгтээ хүүхэд залгиж амжихгүй байхдаа тэрэндээ бас одоо хүүхэд дургу болох шалтгаан байж идэг. Мөн нөгөө нэг хүүхэд хөхний памперс ингээд хэрэгэлдэг тийм ээ ээжүүд. Тэгээд үнэр орохороо бас тэр үнэрээс олж бас хүүхэд дургу байж болдог. Хит их цатгалан байхад нь бас өгөх бас хүүхдэд одоо хөхөндөө дургу болно. Мөн 11-ээс 1 цагийн хооронд орой гэхээр тэр хүүхэд яг унтах гэж байгаа буюу цаг байна тий. За энэ үед бол ээж хүүхдээ усанд оруулаад гэрлээ бүдгрүүлээд тийм ээ. Тэгээд хүүхдээ хөрхөн массаж хийж өгөөд тэгээд өөрөө гол нь сэтгэл зүгээ маш сайн тайвшруулах. Яг л манай хүүхэд энэ хооронд л идэхгүй байх гэл ээж тэр сэтгэл зүг ботход бас хүүхдэд тэр нь дандаа мэдрэгдэж идэг гэдэг зүйлийг бас мэднэ. Мөн хүүхэд бас нөгөө гомдчдаг бахан ээжтэй. Тэр нь яагаад ээжтэй гомдоод хүүхдэд хөхөндөө дургу байдаг гэхээр хөхөө өхүүлж явахдаа ээж уцаа үзэл нэг бол хинээ гэл автан яриад нэг бол телевиз үзээд тэгээ өөрт нь анхаарахгүй байхлаар бас хүүхэд гомдох тохиолдол байдаг. Тэгэхээр яг ингээ хүүхдээ хөхүүлж байгаа тэр цаг секунд тутам хүүхдээ хайрлаа л байх хэрэгтэй. Тэгээ одоо яг тэр хүүхдээ хайрлал, тэр хүүхдээ анхаарал хандуулаад хүүхдтэйгээ яриад тий яг энэ зүйлүүдийг бол айгу хийж явах хэрэгтэй байж идэг. Тэгээд яг уу энэ ээж дээр бол саяны одоо хүүхдтэйгээ ойлголцох, өөрийнхөө сэтгэл зүг за мөн одоо саяны усанд оруулаад массаж хийгээд гээд энэ зүйлүүдийг бас хэрэглээд нэг үзээрэй гэж хэлэх юм байна. Хүүхэд за энэ 2 нас 8 сартай хүүхэд гошоконд баахгүй маа гинэ. За тэгээ нуугдаж баагаад өмдөндөө байгаад байна гэ. За яг энэ үе дээр бол хүүхдийг хүчилж болохгүй. Чи заавал энэ цуу гэд одоо ингээд бид нэр хүчирхийллийг айлхаар хийхгүй байх хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр хүчилж болохгүй юм чинь хэдүүлээ яах вэ гэхээр одоо ээж нь аав нь ч юм уу эсвэл дүү нь бицхта одоо хүүхдээ ингээ хажуудаа ингээ ч юм уу эсвэл одоо нөгөө шээгээгүй ч гэсэн зүгээр 0-доо ингээ суух хэрэгтэй мэн гэдгийг дандаа үлэрлэх одоо хүүхэд ээж аавынхаа толино гэдэг учраас хүүхдээ дандаа бүх зүйлийг харуулж явах хэрэгтэй гэдэг байна. Тэгэхээр гошогийн яг хажуудаа тавиад одоо 0-ынхаа хажууд тавиад тэгээд хүүхдтэйгээ хамт бас ингээ 0 ороодох юм бол хүүхэд би чи энд баах юм бэ гэж бас яана. Мөн нөгөө гошок нь өөрт нь бас тав тухгүй байх юм бол хүүхэд бас баахгүй байж болно. Нэг бол өвдөгсөн ч юм уу эсвэл нэг бол одоо яадгийн те тэр зүйлүүдийг бас анзаараараа. Өмнө нь гошок нь бас нөгөө бохор байсан байвал бас тэрэндээ бас нөгөө яг тэр бохор зүйлийг хараад шижиглээд ирэх юм бол бас хүүхэд баахгүй. Тэгэхээр бас давхар гошокоо солиод нэг айгуу гоё ингээд одоо дүрс мөрстэй ч юм уу тиймэрхүү байдлаараас үзээрэй. За уйлгаараа хан шал мөргөөд байх юм аа гэд. За ой гарантаа өгöd. За энд бол ээжийнх нь л хэрэгцээ, аавынх нь хэрэгцээ буюу тэр тэврэлт хүүхдээ ойлгох. За тэр зүйл маш хэрэгтэй байна. Хүүхдээ ойлгоод хайрлаад за дээрэс нь одоо стресс менежмент буюу орой олгонд тэврэх, ярилцах, тоглох тэр зүйлүүдээ хийгээд бас нэг үзээрэй. Хамт бүжиглэх, дуулах гэд тийм. Хүүхдээ л цаг гаргаараа гэж хэл. За иймэрхүү комент ах шиг байна тийм ээ. За ерөнхийдөө бол комментууд нь бараг дуусч байгаа шиг байна. Энд ирсэн үү те? Хаалганд хуруугаа авчилсан чинь хомсон угнаасаа өнтөрчин арга хэмжээх үү. За хөндөрсөн байна. Энэ бараг л хумсан унаад ахаа шинээр төлчөндөө хумсан. Тэрнээс яг тогтоох арга гэж бараг байхгүй дээ. За өөр чин ямар комент вэ? За бараг болж байгаа шиг байна тийм ээ. Яаж үзүүлэх вэ? За манай хүүхдийн имлэг харааллаараа хүүхдүүдээ үзнэ. За тэгээд 2 дугаар имлэг рүү цаг аваад харааллынхаа дагуу бол үзүүлдэг байгаа. За тэгэхээр ингээд лайва дуусгая. За тэгэхээр одоо ээж өөрөө аав нь бас тийм мэдээж энэ бол хүүхэд өсгөх бол
гэр бүлийн асуудал буюу ээж аав хоёрын хамтын оролцоо байдаг. За тэгээд хайраар буюу тэр их тэмрэлтээр хүүхдээ бас мөн хүүхдээ юу хэлээд байгааг ойлгох гэх энэ бүх зүйлүүдийг одоо яг энэ биднэрт илүү юм нөө хүүхдтэйгээ ойлголцох цаг хугацаа байгаа болов энэ карантины үе маань яг энэ үед бол бас бахан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл одоо өгөхийг бас хичээлээ. За тэгээд мэдээж одоо танд ямар нэгэн COVID-19 шинж тэмдэг илэрх юм бол та хамгийн түрүүнд 119 гэсэн дугаар руу хандаж зөвлөгөө мэдээлэл бас аваарай. За баярлалаа.